Улсын хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Улсын хурлын гишүүн Номин Чимэг нарын 78 гишүүн 2025 оны 9-р сарын 19-ны өдөр өргөн мэдүүлсэн тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн хилцэг хэсэг асуудлыг Улсын их хурл 2025 оны 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэлт бэлдүүлэхээр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37-2 заасны дагуу Монгол Улсын их хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 518 дугаар захирамжаар дээрх хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэлт битэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Чимбүрэнгээр ахлуулж ажлын хэсгийн дэд давтлагчаар Улсын их хурлын гишүүн Баярбаатар гишүүд Улсын их хурлын гишүүн Баасан Жаргал, Бум Мочир, Ганбаатар, Жаргалан, Сайн зориг, Ундраа, Цингүүн, Инх насан, Наран туяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллалаа. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу явуулсан талаар дараах санал дүгнэлтийг танилцуулж байна. Ажлын хэсэг тамхины хэрэглээг бууруулах, хүн амыг тамхи болон никотин хамаарлаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлээс хамгаалах, электрон болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох, хүүхэд, өсвөр үе, залуучуудыг тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, тамхинаас гарах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих, тамхины хяналтын тогтолцоо, хяналт, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, судалгаа, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгах дараах зарчмын зөрүүтэй саналыг боловсруулсан. Үүнд 1. Тамхин бүтээгдэхүүний талаарх нэр томьёо, ойлголтыг боловсронгуй болгож, электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах. 2. Тамхин бүтээгдэхүүнд ноогдох никотины хувь хэмжээ болон зурагт анхааруулгыг стандартын техник зохицуулалтад нийцүүлэн түүнийг баримтлахаар тусгах. 3. Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагын үүргийг зохицуулалтыг холбогдох хуульд нийцүүлж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэгт тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тамхины хэрэглээ болон тамхины хяналтын талаар хүн ам чиглэсэн сурвалж сурталчилгаа, эрүүл мэндийн босрлын үйл ажиллагааг зохион байгуулах үүргүүдийг нэмж тусгах. 4. Түүнчлэн тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар цахилгаан халаадаг тамхиг янжуур тамхитай адилтхан нэг төрөлд оруулж татвар ноогдуулж байсныг тусдан ангилах, аман дуусах, зажлах зорилттой тамхин бүтээгдэхүүнээс онцгой албан татвар ноогдуулахаар тусгах. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхин бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн талаарх зөвлөмжийн дагуу 5 жилийн хооронд үе шаттайгаар нэмэгдэх онцгой албан татврын хэмжээг 60% хүрэхээр тооцох. Тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татвар ноогдуулахдаа ялгамжтайгаар тогтоох. Никотин агуулгадаагүй тамхи татах төхөөрөмж түүний эд ангид онцгой албан татвар ноогдуулахгүйгээр тусгах. 5. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтөд хамт өргөн мэдүүлсэн импортын гайлын татврын хувь хэмжээг тогтоох тухай. Улсын их хурлын тогтоолын төсөл бүтээгдэхүүний нэр томьёог нийцүүлж үндэсний ангиллын кодыг шинжилэн тусгах зэрэг болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүн мөнх сайхан онцгой албан татврын хувь хэмжээг нэмэгдүүлснээр тамхины хэрэглээ хэр хэмжээгээр буурах тооцоолол судалгаа байгаа эсэх мөн татвараас бүрдэх орлогын тодорхой хувийг эрүүл мэндийн даатганы сан болон тамхиталтыг бууруулах арга хэмжээ төвлөрүүлэх зохицуулалт байгаа эсэх талаар Улсын их хурлын гишүүн Саран Чулуун татга төхөөрөмж гэдэгт ямар төрлийн төхөөрөмжөд хамаарах эдгээрийг хэдэн төрөлд ангилж байгаа. Одоогоор зах зээл хэрэглэгдэж буй ижил төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай болох талаар ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд донтолтыг мэргэжлийн талаас тодорхойлох зан үйл судлаач орж ажилласан эсэх. Улсын их хурлын гишүүн Наран туяа нара хуулийн төсөлд байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд судалгаа нотлохооны хангалттай үндэслэлгүйгээр хэлэлцэгдэж байгаа талаар тамхинаас гарах эмчилгээ, зөвлөгөөний үйлчилгээ, сэтгцийн асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага хариуцахаар тусгасан тухайн байгууллагын хүний нөөц, ачаалтаа нийцж байгаа эсэх талаар мөн хуулийн төсөл электрон тамхины амт үнэрийг хоригдлохоор тусгасан бий болох үр нөлөө, эрсдэл, хууль бус зах зээл болон цаашид хүүхэд хэрэглэхгүй гэсэн баталгаа, бодит судалгаа, тооцоололт үнэлэгдсэн эсэх нь тодорхойгүй талаар
Улсын их хурлын гишүүн Ариун Заяа боловсролын хөтөлбөр дамжуулан эрүүл мэндийн хичээлийн хүрээнд тамхины хор уршийг таниулах, урьдчилан сэргийлэх талаар тусгасан зохицуулалт, мөн сургуулийн орчинд тамхины хэрэглээ, худалдааны зөрчил илэрсэн тохиолдолд мэдээлэх, хамтран ажиллах талаар, боловсролын яамны үүргийг тусгасан зохицуултыг ямар шатлалаар хассан талаар Улсын их хурлын гишүүн Номин Чимэг улс орнууд тамхины хяналтын бодол боловсруулалтаа тамхины үйлдвэрлэл, худалдааны байгууллагын ашиг сонирхлоос ангид байх зарчмыг тусгасан зохицуулалт, мөн онцгой албан татварын орлогын тодорхой хэсгийг тамхиталтыг бууруулах арга хэмжээ болон шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтад зарцуулах зохицуулалт, тамхин бүтээгдэхүүний зураг анхаарлогын хэмжээг 70% болго нэмэгдүүлэхээр төсөл тусахныг ямар үндэслэлээр хассан талаар асуулт асууж хариулт авсан болно. Ажлын хэсгээс гаргасан 32 зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалгахад байнгын хорооны гишүүдийн олонхын дэмжсэн бөгөөд Улсын их хурлын гишүүн Наранбай Наара, Инх Насан, Батбаатар, Мөнх Сайхан, Гаавиг нарын зарчмын зөрүүтэй 14 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол Улсын их хурлын гишүүний шижирт зарчмын зөрүүтэй 1 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хилцсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.